reference гэсний table content гэдэг. За эхний энэ гэдгийг сонгоч. За ингэнгүүт ингээд гарчиг ороод ирж байгаа. За нэг гарчиг гэж. За тэгээд эдрийг яаж нэмэх вэ гэж. За энэ хуучин байсан гарчгууд бол ингээд ороод ирсэн байна те. Ингэнгүүт одоо жишээ нь чинь 1 2 гэдэг. За 3 дахь бүлэг том бүлэг юм байна. 3 гэдэг энэ том бүлгийг гарчиг руу оруулаа. Энэ дээрээ курсороо авчлаа. Add text, reference гэсний. Add text. За том гарчиг бол level 1 дээр байгаа. Тэгээд 3-ийн 1 гэх юм бол level 2 гэсэн. 3-ийн 1-ийн 1 гэвэл level 3 гэдэг юм гэсэн. За level 1-ээс сонголоо, голлууллаа. За фонтоо засчээ. За ингээд 3 дахь бүлэг ороод ирлээ. За тэнгуут энд би одоо жишээ 3-ийн 1 гэдэг дэд гарчиг нэмэ. Дэд гарчиг. Гэж болно те. Тэнгуут энийг яаж дэд гарчиг болох вэ гэхээр reference гэсний add text одоо level 2 гэсэн. Level 1 гэж юм бол том гарчиг болчихно. Тэгэхээр level 2 гэдэг дэд одоо бүлгийн дугаарлаж. За тэгээ нэг ингээд Тэнгүүд саяны 3-3-ийн 1 чинд байхгүй. Тэнгүүд энэ дээр яаж авах вэ? Update table. За тэгээд number гэх юм бол зөвхөн хуудасуудаа ингээд засна гэсэн. За ингээд table гэдэг үсэгтэй тэр чигээр марчгаа. Тэгэхээр шинээр бүлэг нэмсэн учраас доотлохыг сонгоо. Тэнгүүд ингээд саяны 3-ийн 1 3 ирж байгаа байна. Их мэтлэн бусд юмудаа юм. Тэгээд дараа нь зөвхөн хуудасны дугаарлалтаа тулгая гэвэл одоо энийг чинь дараагийн утсанд оруулчихлаа. Тэгэх юм бол одоо энэ дээр авчиад update техникийг сонгох